сайн байцгаана уу? Би Улаанбаатар хотод байдаг сайн мэдээ Монгол цуглааны итгэгч Бадаманд байна. Би энэ одоо итгэгч болох хамгийн анхны зам маань өшөө цуглаан 2003 оноос эхлээд явж эхэлсэн. Тэгээд тэр явж явах цуглаанд явж явах хугацаанд бол гим нүглийг уурчилж өгөөч гэж гуйдаг, залбирдаг, гим нүгэл минь дуус биш. Улам их гим нүгэлтэй хүн болж хувирсан байсан. Тэгээд тухайн цуглааныхаа пастор дээр бас ахлагч нар дээр орж исэн. Миний гим нүгэл дуусахгүй байна. Би одоо яах ёстой вэ гэж асуусан чинь чи та одоо өөрийн залбир, шөнийн залбирлуудад их ирж залбирч бай гэсэн. Тэгээд тухайн үед бол одоо тэр залбирлуудад очиж их залбирч байсан боловч гим нүгэл минь дуусахгүй улам л их болоод одоо би өөрөө бол их сайн хүн болъё гэж тэр үед бодож байсан. Сайн хүн болъё гэж бодсон боловч тэр одоо төвшөнд хүрч чадахгүй харин ч одоо ном сонсгдсон манай тэр цуглаан бол аав ээжийн гим нүгэл, нөхрийн гим нүгэл, нөхрийн аав ээжийн гим нүгэл гээд маш их олон гим нүгэл биднээр байдаг гэж номлож байсан учраас тэр олон гим нүглүүдийг одоо дуусгаж чадахгүй юм байна гэдэг эцсийн шатанд хүрсэн боловч одоо шийдэж чадаагүй байгаад хин нүглээс уучлагдаж дахин төрхийн нууц одоо энэ цуглааны пастрын бичсэн номыг манай хамаатны дүү надад өгсөн. Та сүмж өгдөг үлээ би энэ хүүхдээс эхлүүлж яваад энэ номыг олсон юм аа, авсан юм аа. Надад нэг пастор өгсөн юм аа. Та энэ номыг авах уу гэсэн. Тэр номыг тэр өдрөөс эхэлж уншаад тэгээд уг цуглаанаа бол заалгаж чадаагүй байсан учраас нөгөө охин хөдөөний охин байсан учраас чадаагүй. Тэгээд энэ цуглааны нилээ хайсан. Хайж яваад олж ирж пастортаа уулзаад Тэмсэнсүү пастроос сайн мэдээний номлолуудыг бол удаадараа сонсоод тэгээд авралыг авсан. Би одоо хуучин цуглаанд явж байхдаа бол их сайн агуу одоо гим нүгэлгүй их сайн өрөвч нэмжил сэтгэлтэй сайн хүн болъё гэж бодож байсан бол энэ цуглаанд дээр номлол сонсож сайн мэдээ сонсноо би өөрөө гим нүглийн одоо үр юм байна. Би гим нүгэл хийхээс өөр замгүй хүн юм байна. Би өөрийн хүчээр гим нүглийг шийдэж чадахгүй юм байна. Гэдэг тийм одоо юунд хүрсэн. Яагаад гэвэл за би одоо хаадын дэвтлээсэн байх. Яг одоо юугаа мэдэхгүй байна. Сая одоо Атила гэж хатан гарч ирсэн. Тэр хатны тухай номлол явагдаад тэр Атила хатны одоо нөхөр нь бол хаан байсан. Тэгээд тэр хаан бол ус өвчний улмаас нас орсон. Түүний дараа түүний өвийг залгамжлах хүн бас нас орсон. Тэгээд тэгтэл тэр хатан хүүгийнхээ хоёр хүүг алаад өөрөө хатан болохын тулд алсан гэд ингээд номлол ярихад бол би өөртөөс нь би хизээш тэхгүй гэж ярьж байсан. Тэр сэтгэл бол би өөрөө өөртөө их итгэдэг сэтгэл байсан. Тэгээд сүүлд нь номлол сонсоод ирснээс явцад миний дотор гим нүглийн нүгэл надад байдаг учраас би бас цаг тухайн үед таарах юм бол миний дотор нуугдж байгаа тэр нүгэл намайг ийм байдалд удирдах юм байна гэдгийг хүлээж аваад би тэр хатантай адил хорон бузар хүн байна гэж өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Тэр цагаас эхлээд бурхан надад хэрэгтэй. Бурханы одоо дотор сүм цуглаан дотор бурханы гүнээр удирдуулж амьдрахгүй бол би бол хизээд одоо хорон муугаар амьдрах хүн байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд авралыг авч эзэн дотор итгэлийн амьдралаар амьдарч байна. Тэгэхээр би бол цаашдаа бол одоо эзний зөвөөр амьдрахаас өөр замгүй хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ пастор надад Еврей 10:10-ыг одоо хэлж өгсөн. Олон одоо сайхан номлолуудыг явж байсан боловч Еврей 10:10-аар дамжуулаад би одоо энэхүү хүслээр Есүс Христийн нэг удаа биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм а гэдэг үгийг бол өмнө нь сонсож байсан боловч өшөө цуглаанд байхдаа сонсож байсан боловч тэр ариусгагдсан гэдэг үг нь тэр тухайн үед миний зүрх сэтгэлд орж ирсэн. Би өөрийн хүчээр одоо гуйгаад залбираад хичээгээд зүтгээд үйлчлээд би ариусгаж чадахгүй хүн байсан юм байна штэ. Энэ дээр ариусгаж чадахгүй хүн байсан юм байна штэ. Бурхны хүчээр бурхан намайг ариусгаж өгсөн болохоос би өөрөө ариусгаж чадахгүй хүн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч итгэлийн амьдралаар амьдрах зам маань чөлөөтэй болж
гэсэн. Тэгээд цаашдаа бол ер нь итгэлийн амьдралаар явж байхдаа Бурхан намтад энэ гмийн өөрчлөлтийг өгч, өршөөлийг өгч, цагаатгалыг өгч, үнгүүгээр намайг зөвтгөж өгсөн энэ том бэлгийг би авахаас өөр одоо агуу зам надад байхгүй байсан. Энэ агуу замаар амьдрах нь бол надад хамгийн ивэлтэй, эрүүлтэй, гайхамшигтай замаа гэдгийг хүлээн зөвшөөрч амьдарч байна. Тэгээд одоо цаашдаа хэвдвэл хэлэхэд энэ эзэн дотор амьдрахад бидэнд сааттай бэрхшээлтэй зүйлүүд байгаа боловч амьдралын асуудлууд, нарийн ширийн асуудлууд байгаа боловч эзний хүчээр, эзний үгээр даван туулах тэр хүч чадлыг эзэн бидэнд өгч байдаг маш их баяртай байна. Тэгээ ер нь бол эзэн бидний гэм нүглийг өөрчилж надад гмийн өөрчлөл үзүүлж өгсөн байна. Миний төлөө бяцарч, миний төлөө гатгагдаж, миний төлөө түүн дээр гисгэл буусан гэдэг энэ үгийг хүлээж авснаар эзэнд бол баярлах, талархах зүрх сэтгэл надад үргэлж төрж байсан. Яагаад гэвэл миний зовх зовлонг эзэн Есүс үүрсэн байгаа. Миний одоо өвдөх өвчмөсөн үүрсэн байгаа. Гачигдал, дутагдал, хүнд альва тохиолддог бүхэл асуудлуудыг Есүс өөрийнхөө бие давж нурууныхаа араар хайсан. Тэр бол Исая 38:17 байдаг. Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан. Түүний тэр миний сүнсийг сүрлийн нүгнээс хамгаалав. Учир нь тэр миний гэм нүглийг нурууныхаа араар хайсан гэсэн энэ үгийг сонсоод энэ үгэнд бол талархаж амьдарч байна. Энэ үгийн дагуу бидний үнэхээр Есүс бидний гэм нүглийг нурууныхаа араар хайсан. Би энэ сүм цуглаанд ирэхдээ бол 2 хөл өвддөг, бас явж чадахгүй байсан. Илэг жижигэрсэн, бөөр жижигэрсэн гэсэн одоо онцтойгоор би эрүүл мэндэл сайнгүй байсан боловч одоо өнөөдрийн явцад өвчнүүд маань эдгэрч тийм ноцтой одоо шинж тэмдэг байхгүйгээр өөрчлөгдөж өгсөнд баяртай байна. Хүний сэтгэл эдгэрвэл би эдгэрдэг гэдэг үнэн Есүс Христийн хүчээр, Есүс Христийн үгээр бидний зүрх сэтгэл эдгэрч эдгэрснээр махан биеийн минь өвчин зовлон ч гэсэн бас эдгэрч биднэрт одоо хэлэх, ярих, баярлах, талархах зүйл асар олон байгаа. Хасхын үнцэнтэй байна. За яг саяны байрлал руу ороод нэг 3 минут нэмж ярих хэрэгтэй байна. Аль ишлэл рүү ороод энэ итгэлийн амьдралын явцад, итгэлээр амьдрах явцад бол Бурханаас бидэнд илгээсэн пастор гэж байгаа. Пастрын үгийг дагж амьдрах нь бол биднэрт бас тэр Бурханаас одоо үг авсан Бурханы ариун сүнстэй хүнээр дамжуулаад түүний хэлсэн үгийг дагж амьдрах нь бол одоо хамгийн чухал юм байна. Би өөрөө итгэл одоо тийм баттай том итгэлтэй биш боловч одоо итгэл авсан хүний үгийг дагж амьдрах нь илүү зүйтэй юм байна гэдэг сэтгэлийг одоо эзэн оруулж өгсөн. Тэр сэтгэл юу вэ гэвэл би одоо пастрын зөвлөгөөг бол бас авахгүй зүрүүд өөрийнхөө бодлоо өөртөө итгэж өөрийнхөө бодлоор явж исэн үе надад байгаа. Тэр юу вэ гэвэл би одоо миний бодлоор за энэ гадаад хүн монголчуудын амьдралыг мэдэхгүй, монголчуудын ажлыг мэдэхгүй байгаа хаа гэд бас тэр үгийг нь дагахгүйгээр амьдарч исэн цаг үеуд л надад байгаа. Тэр цаг үе нь бол сүүлд нь хожим хойно нь бол тэр пастрын үгийг даасан зөв байсан байна гэдэг тэр ойлголтыг бол надад удаа дараагаар харуулж өгч ирсэн. Ер нь өөртөө итгэсэн хүн бол бүтлгүүлдэг гэдгийг бас миний итгэлийн амьдралын хугацаанд л харуулж өгсөн. Би яг тэгвэл өөрөө мэддэг чаддаг олон жил амьдарсан гэсэн одоо өөрийгөө төвөөлгөж өөртөө итгэх сэтгэл дадлаг туршлагатай гэх мэтийн тийм бодол байсан боловч тэр бол худлаа байсан. Тэр өөрийнхөө сэтгэлийг дагснаар бүтлгүүлэх амьдрал бол надад удаа дараагаар бол ирсэн. Тэгээд цаашдаа ер нь бол одоо Бурхны хүнний үгийг дагж амьдрах нь зөв юм байна гэдэг найдварт хүрээд одоо өөрийн ажил төрөл бүхэл амьдралынхаа асуудлуудыг эзэн даатгаж Бурхны хүнээс зөвлөгөө авч амьдрах юм амьдрал бол ерөнхийдөө орж хөвшиж амьдарч байна. Тэгээд юуны шүүчин
өөртөө итгэнэ гэдэг нь бол ер нь бүтлгүүтэл байдаг. Тэгээд өөртөө итгэсэн хүн бол тэр хорон бузар муугаас салж чадахгүй. Тэр гिचнээ одоо миний биеэр би мууг үлдээж явахгүй ч гэсэн Бурхны нүдээр харах юм бол миний сайн зүйл нь одоо Бурхны нүдээр харахад бохир бузар хаях тэр хувцастай адилхан байдаг гэсэн. Тэгэхээр эхлээд л хүн ерөөсөө өөрийн муу чанарыг хаяхыг бичээдэг боловч тэр нь бол муу чанарч адилхан, сайн чанарч адилхан Бурхангүйгээр амьдрах юм бол тэр хүмүүс бүгдөө бузар муу тооцогддог гэдэг тэр үгийг хүлээн авсан. Бас цаашдаа бол ер нь цаашдаа харж байхад бол хүмүүс маань ингээд бүгдөө үнний мэдлэг рүү бүх хүн ирж аврагдаасаа үнний мэдлэг рүү ирээсэй гэж Бурхан хүсэж байдаг тэр зүрх сэтгэлийг бас бид ч гэсэн хүсээд өөрсдөө авралыг аваад зогсохгүй өөрөө бус хүмүүс маань чинь авралыг аваад эзэн дотор энэ жинхэнэ үнэн Есүс бол айн үнэн зам гэдэг энэ бол үнэхээр үний юм байна гэсэн тэр үнэн бидний зүрх сэтгэлд сууж орж ирэх юм бол бид нар амар тайван болж бүхэл зүрх сэтгэл маань амар тайван болоод баяр хөөртэй болоод талархалтай болоод амьдарч байгаа. Бас эзэн дотор байвал амьдрал таарсан аливаа асуудлыг ч гэсэн саад бэрхшээлгүйгээр даван туулж чадах тэр хүч чадлыг эзний үг бидэнд өгч байгаад бас их баяртай байдаг. Бидний амьдрал итгэж аханд үгсэн амьдрал ч гэсэн энэ пасторуудын амьдрал ч гэсэн сонсож байгаа зүйлээр дамжуулаад харахад бол гайхамшигтайгаар Бурхан удирдах, гайхамшигтайгаар элдв саад бэрхшээлийг даван туулж байгааг хараад их баярлах сэтгэл төрж амьдардаг. Цаашдаа бол эзэн дотор одоо эзний үгийг сонсож амьдрахаас сайхан амьдрал байхгүй юм байна. Эзнээр удирдуулж амьдрахаас өөр сайхан амьдрал байхгүй юм байна. Тэгээд энэ эзэн дотор байвал амар тайван эзний үгээр хүч авч, эзний үгээр итгэл найдвар авч амьдрах амьдрал нь хин хүнд хэрэгцээтэй хамгийн чухал гайхамшигтай итгэл байдгийн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Та бүхний анхааралтай сонссонд баярлалаа. За наадах чи засахгүй бол